улсын засгийн газраас 2024-өөс 28 оныг үрчилсэн хөгжлийн томоохон зорилтыг хэрэгжүүлэх, тэргүүлэх зорилттой болгосон жилүүд бөгөөд энэ хугацаанд зоригтой өөрчлөлтийг хийхийн тулд 2025 оны улсын төсвөө хүртэл бид үрчилсэн хөгжлийн томоохон төслөөллөөрөө чиглүүлж сумын аймгийн гэхээсээ илүүтэй бүс орон нутгийн хэмжээний далайцтай цар бүрийн өргөнтөө оролцоо мөн төслөөллөрийн идэвхийг хангах хүрээнд чиглүүлж хийсэн. 2001 онд бүсчсэн хөгжлийн үзэл баримтлал батлагдсанаас хойш 23 жилийн хугацаа өнгөрч байна. За энэ хугацаанд бол онлын чиг хандлага нэлээдгүй өөрчлөгдлөө. За мөн иргэд аж ахуйн нэгжийн хэрэгцээ шаардлага бол бас нэлээд өөрчлөгдсөн байна. Тийм учраас одоо Монгол улс ч гэсэн энэ орчин үеийн онлын чиг хандлагатай хөл нийлүүлж энэ үзэл баримтлалаа шинжилэн босруулах ийм хэрэгцээ шаардлага тулгарч байна. 10 бүс. Бүсийн хөгжлийн зорилго нь Төв Азийн орнууд болон Хятад, Оросын зах зээлтэй холбогдож дэлхийн өв, увс нуурын хайсав, Алтай хаан гай нурууны байгалийн унган дөрөх, олон угсаатны түүх соёлын өвд түшгэлсэн тусгай сонирхлын аялал жуулчлалаар төрөлжиж, мал аж ахуй, газар тариалангийн нөөцөд тулгуурласан эко үйлдвэрлэлийн хоршилт бүхий тогтвортой хөгжлийн бүс нутаг болно.